багшнаас сундаг. Сундаг багшийн илэрхийлэх сэдв багшийн мэргэжлийн ур чадварыг дэвшлүүлэх арга зам. За сэтгэл санаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн миний илтгэлийн сэдв багшийн мэргэжлийн чадварыг дэвшлүүлэх арга зам гэсэн сэдвээр илтгэсэн юм аа. За ерөнхийд нь бол 5 хэсэгт нь хувааж авч үзсэн. За нэгдүгээрт боловсрол судлалын ухаанд одоо орчин үеийн багш нар дараах чадваруудыг эзэмшсэн байх ёстой гэж үзэж байна. За үүнд онлын тал дээр сургалтын агуулгыг тогтоох, хөтөлбөр боловсруулах гэсэн хэсэг байна. За хөтөлбөрийг сайн судалж түүндээ дүн шинжилгээ хийж тухайн хөтөлбөрөөр заасан хичээлүүдийг хооронд нь харьцуулж үзэхэд таны сургалт ямар акцтай байна гэдгийг харах. За хоёрдугаарт сургалтын технологиг шинжлэх, түүний нөхцөл орчин бүрдүүлэх гэсэн хэсэг байна. За энэ талаар багш нар санаачилтад ажиллах ёстой гэж байна. За хэн ямар судалгаагүй хэдгээр ингэ зааж байна. Тухайн хичээлийн заах аргыг боловсруулж, заах арга технологиор сайжруулж, байнга цаг үеийн шаардлагатай нийцүүлэн өөрсдөө шинжилж байх. За ингэснээр өөрийнхөө сургалтанд ахис гарах боломжтой байна. За боловсрол судлал, сэтгэл судлалын ухааны судалгаа шинжилгээний арга зүйг бүрэн эзэмших. За багш нь хичээл зааж буй сурагчдынхаа онцлогийг сайтар мэдэрч тэдэнтэй ажиллах зөв арга барилыг сонгож хэрэгжүүлэхэд боловсрол судлал, сэтгэл судлалын ухааны судалгааны арга барил зайлшгүй хэрэгтэй гэж байна. За ялангуяа ур чадварын хичээлийн багш нар бол хичээлийн явцад үүдийн судалгаа бүтээлчээр хийж сурагчдаа хамтарч ажиллаж чадвал сургалтанд дахин гарч хөгжиж чадварчих үндсэн нөхцөл болно гэж байна. За багш нарын мэргэжил дэвшлэх сургалтыг зохион байгуулах. За энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд танхим, сургууль нь багш нарт сургалт семинар явуулах, багш нар судалгааны илтгэл тавих, ном гарын авлага бичих зэрэг эрдэм шинжилгээ судалгааны ажил тогтмол оролцох гэсэн байна. За хоёрдугаарт техникийн чадварын хувьд тухайн орчин нөхцөл нөөцөд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хичээлийг бүхэлдэн эсвэл тодорхой бүлэг сэдэв бүрийг сурагчдад амжилттай эзэмшүүлэхийн тулд нөөцийг зөв хуваарлах замаар сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах. Сургалтын нөөц гэдэгт бол одоо багшийн ур чадвар, зааж буй хичээлийн агуулга, технологи, сургалтын арга зүйн орчин орно гэж байна. За суралцагчийн хүчин зүйл, нөөц бололцоог илрүүлж хөгжүүлэх, багш биечлэн бүх талын үлгэр дуурайг үзүүлэх, сургалтын зорилгыг хүрсэн үр дүнтэй жишгэх, цаашаа сайжруулах арга замыг тодорхойлох. За гуравт нь багш өөрөө тасралтгүй суралцаж мэдлэг боловсрол ур ухаанд байнга дэвшлүүлж ур чадварын өндөр түвшинд ажилладаг байх гэсэн. За гуравдугаар хэсэг нь судалгаа шинжилгээний чадвар дээр. За энэ чадвар дээр болохоор шинжлэх ухааны арга судлал, арга зүйг эзэмшсэн байх. Хоёрт нь боловсрол судлал, хөөхөн судлалын арга зүй эзэмшсэн түүний тусламжтайгаар боловсрол судлалын тодорхой чиглэлээр судалгааны ажил, төсөл боловсруулж ажилладаг байх. Гуравт дотоод гадаадын судалгааны төсөлд оролцох, төсөл санаачилж бичиж, сангуулалт авах гэсэн юм байна. За дөрөвт нь болохоор багшийн ерөнхий соёлгоо харилцааны чадвар. За үндсэн хууль, боловсролын тухай болон бусад хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан тогтоол тушаал дүрм журам, тухайн шатны боловсролын агуулгын үнэлгээний орчны стандарт, өдөр зөвлөлийн шийдвэр, сургуулийн дүрм, дотоод журмын хөрдөн сурталчлалыг хэрэгжүүлдэг байх гэсэн. За хоёрдугаар сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй бодиттой төлөвлөдөг, үр ашигтай зохион байгуулдаг, манлайлан удирддаг, тогтмол хянан сайжруулдаг, багш менежерийн үндсэн чадваруудыг эзэмшсэн байх. Багш менежерийн үндсэн чадвар гэдэг нь одоо сургалтын төлөвлөлт, сурагчдыг идэвхжүүлэх, зохион байгуулах, багш өөрөө манлайлах, сургалтанд хяналт үнэлгээ хийх функцүүд орно. За гуравт нь багш нь боловсролын харилцаанд оролцогчдыг дэмжин, тэдний хүндэтгэн бүхий л эрхийг нь дээдлдэг байх гэж. За эцэг их сурагчтай зөв харилцах, тэдний эрхийг хүндэлдэг, хүүхдийн амьд чадварыг хөгжүүлэх, тэдний чадварыг илрүүлэн амжилттай сургахад оршино. За дөрөвт нь хүмүүстэй харилцан зөвшөлтсөж, тэдний зам үйлд нөлөөлөх, сургууль хүмүүжүүлэх хэрэглэг үзүүлсэн байх. Багшийн ажлын нэг онцлог бол сургууль хүмүүжүүлэх эвдүү ур чадвар юм аа. Энэ болохоор багшийн ажил хийж байгаа мэргэжлийн бүрэлдэхүүн хамаарна. За хамт олонны дунд эвсэг нөхөрсөг зам байдлыг эрхэмлэн, бусад багш нартай хамтран ажиллаж тэднээс байнга суралцж байх. Багш нар одоо бие биесийн туршлагаа суралцж бай сайн багш болдог гэдэг. За тавдугаарт нь бүтээл чадвар. За энэ бүтээл чадварын хувьд сургалтанд шинэ арга технологи нэвтрүүлэн өөрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж
бүтээлч сэн санаа, санаачлал төвшүүлэн ажил үүргийн шуурхайг үүсгэж үйл ажиллагаанд бодиттой хандах ажил хэрэг чанарыг эзэмшсэн байх. За хоёрт нь шинэ мэдээлэл, технологиг илэрхийлэн тэдгээрийг сурвалжчдын хэрэгцээнд тохируулан боловсруулж практик хэрэгжүүлэх талаар бүтээлчээр сэтгэж ажилладаг байх. За гуравт нь дидактикийн шаардлага хангасан сургалтын хэрэглэгдэхүүн, материалын бүтээл, тэдгээрийг сурагчийн сурах, машин сурах зүйл тогтолцоо тохируулан оновчтой зөв хэрэглэдэг байх. За дөрөвт нь сургуулийн ерөнхий зорилтод нийцүүлэн сургуулийн лаборатори, кабинет тоноглох, товчуулах болон өөр бусад хэлбэрээр сургууль хөгжүүлэх ажил хувь нэмрээ оруулдаг байх. За яг ийм 5 хэсгээс үргэлжлэн. За тэгээд ингээд эцэст нь дүгнэлт хэлэхэд манай сургуулийн хувьд консерваторийн түвшинд сургалт явуулах болсонтой холбоотойгоор багш бүр өөрийгөө хөгжүүлж, ур чадварын хувьд байнга өсч байх шаардлага тулгарч байна. Сургууль болон танхимаас багш нарын ур чадварын үнэлгээд өөрийн сургуулийн түвшинд боловсруулж, тодорхой шалгуураар багшийг сонгож шалгуулж авдаг. Тэгэхдээ дээр дурдсан багшийн ерөнхий чадвар үзүүлэлтүүдийг бас харгалзан үзэх зүйтэй юм а гэж үзэж байна. За гуравт нь багш нарын бүтээл санаачлах, чадварыг хөгжүүлэхийн тулд тодорхой хугацаагаар уралдаан зарлах, төсөл шалгаруулах, ажлыг зохион байгуулах, мөн багш нарыг гадаа дотоодод мэргэжлийг нь дээшлүүлэх, үүний тулд багшийн цагийн ачааллыг нь багасгах, мэргэжил дээшлэл суралцж байгаа багш нарт санхүүгийн дэмжлэг тусалцаа үзүүлэх. За жишээ нь магистрантд гэхэд одоо өөрийн сургуулийн багш нарыг төлбөрийн өнгөтэйгээр суралцуулах гэх мэт асуудлууд үүсэж байна. За ингээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За үүгээр одоо манай бүлгийн техник багш нарын өдөр шийдвэрийн даг хүрэлт нэгдүгээр шатны үйл ажиллагаа дуусна. За багш нарын үйлчлүүдэд хэлцүүлэлт авах уу? Эсвэл бүгдээрээ оноогоо авчаад дараа нь багш нартаа хэлцүүлэн хийх үү? Юу гэж бодож байна шүү дээ? Болгошоо. Ерөнхийдөө нэр яагаад тийм өөрсдөө санаанаа багш нартаа яагаад өөрсдийнхөө одоо асуусан дээр бас асууж болно. Саяны итгэгч нараасаа зарим тодруулах зүйл байвал асууж болно. Эсвэл бүгдээрээ оноогоо гаргачаад дараа нь яах юм уу? Эсвэл итгэгч нараасаа асуултууд байна уу? байсангүй сонсохгүй. Тэр санаа оноо хэлцэхгүй одоо заавч байсангүй юм зохион байгуулалттай. Тэр энэ одоо ачаалттай ажил болдог юм чинь яг л дотроо бодсон санагдсан зүйлээ өөрөөр хэлбэл ингээд чиглэл ажлаа сайжруулах гэсэн бодол санаагаа ингээд тусдаа хийж байгаа бол хэрэгтэй үйл явдал чинь тэр юм одоо консерватор болсон. Тэр консерватор гэсэн нэртэй болсон нь бол одоо энэ дээр төсөнтэй хүчтэй энэ үгчээр болсон. Энэ бол сайн хүрээ цаашдаа одоо хичээлийн чанараа үзүүлэх шинжлэх үндэстэй болов одоо нэгхийг боловсруулах дэш нь нэгсэн цагтаа консерватор юм төвшөлтөө. Яг ашгүй басан дээр өөрийнхөө хичээлийг үнээр судлаж бас зовж ямар зовлонтой үнээр яаж байгаа юм бол бидний зүгээс одоо нүгдийн нийтмээ цаашдаа ажил бас тусгай зүйтэй юм шүү гэж бодлоо. Тэр юу юм гэж хэлсэн. Ганц
Монголын одоо